Синий телевиз дээр сувгаад харуулсан үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Амралтын өдрийн Weekend Vibe нэвтрүүлэг маань та бүхэндээ өргөх гэж байна. Сайн байна уу? Сайн уу? Амралтын өдрийн мэнд хүргэе. Үзэгчдээ бас амралтын өдрийн мэнд хүргэе. Бямб гараг бүр 12 цагаас одоо үзэгч та бүхэндээ бас Weekend Vibe амралтын хөтөлбөрөө хүргэж байгаа. За цэлмгэр ойрд сонь сайхан юу байна? Ойрд явах дээ. Сайхан 27 цаг ороод ажиллаа хийгээд тэгээд одоо бас нөгөө жинхлэгдэх шалгалтууд маань эхнээсээ авагдаад явж гин. Нилийн завгүй тэгтээ айгүй эрт хүчтэй байгаа. Залуу насны эрт хүч. За цэлмгэр бол ийм сонь сайхантай маань харин өнгөрсөн 7 хоногт одоо Монгол болон гадаадаар бас сонь сайхан юу байсан бэ? Мэдээлэл юу байгаа вэ? Сэтгүүлч хорлоогийн бэлтгэх Weekend News-ийг өдөр хамтдаа хүлээж авч үзье. Сайн мэцхан үзэгчдээ Weekend News эхлэхэд бэлэн боллоо. Эхний мэдээлэл. Олон улсын шатрын холбооноос сурагчдын дэлхийн аврах шалгаруулга тэмцээн Сирб улсын Берначкагийн Бени хотод өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн. Энэ тэмцээн 6 насны ангиллаар зохион байгуулагдаж 44 орны 470 гаруй шатарчин сурагчид маань оюун ухаан ур чадвараас ариун өрсөлдсөнөөс манай Монгол улсын 3 дасгалжуулагчтай 31 тамирчин одоо 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж амжилттай оролцоод эх орондоо ирсэн байна. Үүнээс 17 хүртэлх насны ангилалд 13 настай шатарчин Фидигийн дид мастер буян гişиг 11 насны ангилалд Фидигийн дид мастер Нандин жигүүрнээр алтан медаль хүртсэн. Мөн адил 11 насны ангилалд мөнх аялгау хүрэл медаль хүртсэн бол 9 насны ангилалд уран заяа мөнгөн медаль хүртсэн байна. За энэхүү нийт амжилтад оролцсон бүх баг тамирчидтай болон багш дасгалжуулагч нартай бүгдэнд нь баяр хүргэе. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Денвер Наггетс багийн төвийн тоглогч Сербийн сагсан бөмбөгч Николай Йокич NBA-ийн түүхэнд хамгийн өндөр оноотой трипл дабл хийжээ. Йокич 61 оноо авахдаа 11 удаа одоо самраас бөмбөг авч 10 удаа оновчтой дамжуулалт өгсөн байна. За дараагийн мэдээ хөнгөн атлетикийн Ахмад мастеруудын World Masters Athletics Indoor Championships 2025 тэмцээн Америк нэгдсэн улсын Колорадод өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн. Тус тэмцээнд гүйлт болон 3-ын харьяалтаар манай улсаас гавьяа тамирчин Радна, Арин шидэлтээр гавьяа тамирчин Цэрэн долгорноор оролцож нийтдээ 11 алтан медаль хүртсэн байна. Үүнээс гавьяа тамирчин Раднагой одоо мастеруудын дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнд одоо 90-94 насны ангилалд 6 алтан медаль хүртэж мөн одоо дээрх насны ангилалтаа одоо 2 удаа дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Тэрээр 5 зайд одоо алтан медаль авсан бол 200-1500 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг шинжлэн тогтоосон байна. Тус тэмцээнээс Раднагой 3 арилтын төрлөөр 6 дахь алтан медаль авсан бол одоо Монголын гавьяа тамирчин Цэрэн долгор Зээрэнцэг, жад шидэлт, бөөрөнцөг түлхэлт, дүүрийн төрөлд нийтдээ 5 алтан медаль хүртсэн байна. За энэхүү энэ тэмцээнд амжилттай оролцсон 2 гавьяаттай баяр хүргэе. За дараагийн мэдээ. Словенийн тамирчин Демон Привиси 254.5 м хол харьяаснаар трамплин харьяалтын дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Словенд болсон саний харьяалтын дэлхийн цомын одоо 2 дахь шатанд 2.1 одоо хагас хөл бөмбөгийн талбайтай тэмцэх зайд харьяасан байна. Энэ сарын эхээр тэрээр Австрийн Тронхен хотод зохион байгуулагдсан одоо дэлхийн аврах шалгаруулга тэмцээнээс Large Hill төрөлд төрүүлж харин багийн төрөлд алтан медаль, холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна. За энэхүү Weekend News-тэй хамт байсан үзэгчтэй баярлалаа. Дараагийн дугаар хүрэлтээр баяртай үзэгчтэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Марлго. Уламжлалт дэмчилгээ арцэг нурууны барай заслын төв. За сэтгүүлч хорлоодоо маш их баярлалаа. Өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээллүүдийг сайхан дамжууллаа. За тэгэхээр өнөөдрийн зочин маань хэн байгаа вэ? Өнөөдрийн зочин бол үйл хөдлөлттэй холбоотой хүн байгаа. За бид бүхэн бол одоо хүний анхдагч хэрэгцээ бол одоо яалчвал гэрштэй тий одоо амьдрах, аюулгүй амьдрах одоо дээр үсээ бид нар чинь аюулгүй амьдрахын тулд одоо ингээл хаданд ч юм уу урт зөриалтай ингээл аюулгүй амьдрахын тулд энэ байгаль хүчин зүйлээс өөрсдөө хамгаалж амар тайван байхын тулд бол одоо үйл хөдлөх бол маш чухал байдаг тий. Тэгэхээр чин үйл хөдлөхийг бид нар бас маш урт хугацаанд бас зарим хүмүүс зээл авч одоо тийм амьдрах тэгээд 20 жилийн хугацааны зээл гэдэг чинь маш урт хугацаа шүү дээ. Тэгэхээр бид нар тэр үйл хөдлөхийг авахдаа юун дээр анхаарах ёстой вэ тий. Тэр талаарх мэдээллийг хүргэхээр өнөөдрийн зочноо бас урьсан байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун.
За студид маань өнөөдрийн зочин маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн зочин бол үл хөдлөх зуучлалын Remax Classic-ийн owner Солонгот Тоя хүрэлцэн ирсэн байна. Танд амралтын өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ бас амралтын өдрийн мэнд хүргэе. За Солонгот Тоягийн хувьд бол одоо бид бүхэн бол одоо хүний одоо хамгийн чухал өмч бол одоо үл хөдлөх шүү дээ тий. Тэгээд нэрнээс ахвал үл хөдлөхгүй тий. Хөдлөх хөрөнгө гэж байгаа шүү дээ. Тэгэхээр үл хөдлөхийг одоо ингээд зарж борлуулдаг Remax зуучлалын компанид ажилладаг тий. Тэгээд ихэд ажлын талаар бид бүхэн танилцуулбал. За юуны төрөнд намайг бас энэ гоё нэвтрүүлэгтээ оролцуулсан та бүхэнд бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй бас амралтын өдрийн мэнд хүргье. За өөрийгөө эхлээд танилцуулчих уу. За намайг Солонгот Тоя гэдэг. За ам бол зургуулаа 4 хүүхдээ ээж. За Remax Classic офисын брокер эзэмшигчээр ажиллаад одоо 3 дахь жилдээ болж байна. За түрүүнд яг хэлсэн үл хөдлөх хөрөнгө гэдэг чинь хүний хувьд нөгөө маш үн цэнтэй зүйл ээ. Тэгэхээр айгүй чухал ажил. Ер нь монголчууд ийм юм байна. Нэг амьдралдаа нэг 2-3 үл хөдлөх хөрөнгө гэдэг нөгөө сольдог гэхэм худалдаж авдаг. Тэгэхээр энэ өөрөө юу гэхээр хамгийн үнэтэй бөгөөд хамгийн үн цэнтэй зүйлийг одоо нөгөө тий худалдаж авах гэж байгаа юм. Сонголт хийж байгаа зүйл ахгүй. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө яг энэ одоо үнэтэй зүйлийг нь сонгоход нь хөрөнгө оруулалт хийхэд нь үн цэнтэй зөвлөгөө өгж байгаагаар та бас маш их баярлж бахархуушалтай да ажилдгаа. Одоо монголчууд бол нэг үе бодоход бол одоо ингээд энэ зуучлалыг те одоо ингээд авдаг болчихсон. Ер нь хоорондоо цэлэнгээ байр авахгүй, найзынхаа байрыг хүнд хилээд өгөөрэй гэдэг дээс. Одоо зуучлалыг бол ер нь авч зураад байна те. Энэ тал дээр. Зарахгүй л дээ. Өөрөө Монголд үл хөдлөлийн зуучлалын салбар ч орж ирээд удаагүй байна. Тэгэхээр нийгэм даяараа энэ үйлчлэгийг авч үзээгүй те агент гэдэг хүний хэн гэдгийг ойлголтгүй те ямар хүн байдгийг яг ямар үйлчлэгээ үзүүлдгийг гэдгийг авах нь одоо зөв юм уу буруу юм уу гэдгийг ерөөсөй ойлголтгүй байсан. Одоо сарцсангүй өөр болчлаа. За 2020 оны байдлаар ер нь нөгөө ингээд 10 хүнээс одоо ингээд судалгаа авахад 10 хүний 3 нь бол үл хөдлөлийн зуучлал гэдгийг ойлгодоггүй. Одоо 3-ны 7 нь ойлгодгүй 3 нь л ерөнхийдөө нэг ойлголт авсан. За зуучлалын байгууллагаараа үйлчлүүлье гэдэг юм сэтгэлтэй байсан байна тийм. Тэгэхээр нэлээд бага байгаа тийм. Одоо л харьцангуй өссөн байна. 10 хүний нэг 6 хүн үл хөдлөлийн зуучлалын ер нь л үйлчлэгээ аваад үзсэн хүчээнэ тийм. Дахин одоо үйлчлэгээ авахтаа бэлэн болсон юм хүмүүс байна. За тэгвэл 2023 онд яг үл хөдлөлийн зуучлалын одоо салбарт ажиллаж байгаа хүмүүсийг агент гэдэг мэргэжил болгоод өөрөө одоо хөдөлмөрийн яамд мэргэжил болгоод батлуулсан байна. Тэгэхээр энэ ч өөрөө бас одоо бол албан ёсны яг агент гэдэг юм нэршилтэй болсон байгаа. Зоочлагч гэдэг нэршлээс өөр болсон тийм. За мөн 2020 онд яг улсын хурлаар үл хөдлөлийн зуучлалын салбарыг тусгай одоо зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болгоод санхүүгийн зохицуулах хорооны одоо зохицуулалтанд ор тэг хяналтанд ор үйл ажиллагаа явуулдаг болгоснороо илүү мэргэжлийн илүү одоо тийм одоо боловсронгуй тийм болж хөгжиж байна гэж бас харж байна. Хүмүүс ерөнхийдөө бол зарж борлуулахаар их холбогдож байна уу эсвэл бол худалдаж авахаар илүү холбогдож байна уу? За яг энийг ярих юм бол хэдүүлээ жоохон дата яриа тий. За одоо ингээд бодоод үзэхэр чинь нийтдээ 2024 оны байдлаар түрүүнд ярьсан санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар 311 аж ахуйн нэгж байгууллага байна. За үүнд яг хариулагдаж ажилладаг агент гэж хэлсэн тийм. Агентууд маань зах зээл дээр 1500 агент санхүүгийн зохицуулах хорооны сургалан суугаад тусгай лицензтэй агент болоод одоо тийм хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болсон байна. 1500 агент ажиллаж байна. За жилдээ 2024 оны байдлаар улсын бүртгэл дээр үйл хөдлөх хөрөнгө эргэлтэнд орсон үйл хөдлөх хөрөнгө гэхээр 120 мянган үйл хөдлөх хөрөнгө эргэлтэнд орсон байна. За үүний нэг 10% нь буюу нэг 12 мянган нь болохоор бэлгэлийн гэрээгээр хоорондоо дамжуулсан бол үлдсэн одоо 100 мянган үйл хөдлөх хөрөнгөийнх нь за 20% нь зуучлалын байгууллага гаргасан байна тийм. 12 мянган үйл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж одоо зах зээлийн эргэлтэнд оруулсан байна. За үүний 12 мянган үйл хөдлөх хөрөнгө чинь бас дотроо нэг түрээс болон худалдааг явуулдаг тийм. Худалдааны зах зээл нь болохоор үйл хөдлөх хөрөнгө борлуулж байгаа 7 мянган үйл хөдлөх түрээсийн зах зээл дээр болохоор 5 мянган үйл хөдлөх тавтагдсан доогоор ингэж гарсан байдаг. Миний мэдээгээр 2020 21 оноос ерөөхдөө маш их орон сууцны нэмэгдсэн үү? Тийм. Энэ бол нөгөө ковидын яг ковид тавигдаад тэрний дараагаас маш их ихсэн. Өндөр үнэтэй болсон санагдаад байна. Ялцчгүй ковидын дараа үйл хөдлөх хөрөнгө өссөн. Ковидын дараа 2021 онд бол 23%-аар өссөн байсан өмнөх жилүүдээс.
Тэгэхээр нэлээд өндөр өсөлттэй. Бага 100 саяын үйл хөдлөгч нь 123 сая болсон гэсэн үг байхгүй. Энэ юутай холбоотой вэ гэхээр ялцчгүй олон хүчин зүйл байна. Үйл хөдлөх хөрөнгийн үнд нөлөөлдөг маш олон хүчин зүйлс байгаа шүү дээ. Тэгэхээр ковид үед бол ялцчгүй тээвэр логистикийн асуудал үүссэн тий. Нөгөө үйл хөдлөх хөрөнгө барих түүхийд материал ч өөрөө цаг хугацаанд орж ирэх болсон. За үүнтэй холбоотойгоор үнийн хөөргөл, үнийн одоо өсөлт бий болсон тий. За инфляц Монгол улс нэлээд бас өндөр байсан тий. За тэрнээс үүдэлтэйгээр үн өссөн. Бас нөгөө нэг хүчин зүйл нь юу байв гэхээр таад мэдж байгаа ипотекийн зээл хуучин 8% та байсан шүү дээ. 8% та байжгаад 6% болж өөрчлөлт орсон. Тэгэхээр яг үхээр нөгөө зах зээл дээр чинь 6% болчингууд эрэлт айгүй өсөж байгаа байхгүй. Тэгээ эрэлт өсөөд ирэнгүүт нийлүүлэлт нь яг тэр үед нөгөө тухайн цаг хугацаанд барилга орохгүй болсаад ч гэсэн нөгөө түрүүний ярьдаг тээвэр логистикийн асуудал үнийн хөөргөл болоод ажиллах хүчин хөрчлөх хүмүүс болж гисэн шүү дээ. Хүн болгоно нөгөө 20-нд ороод ирэнгүүт. Тэгээд нийлүүлэлт байхгүй болоод ирэхээр нөгөө байгаа үйл хөдлөх хөрөнгө дээр одоо эрэлт нь одоо ингээд харандаа өрсөлдөөн бий болоод зах зээлийн үнд бас нөлөөсөн. Тэгэхээр маш олон хүчин зүйл нөлөөлөөд ер нь бол нийтдээ 23% өсөлт үзүүлсэн байсан. Одоо 23% өсөлт одоо дахиад нэмэгдсэн байгаа юу? Одоо яг 2025 оны байдлаар. За ер нь яг ингээд та бодоод үзтээ ингээд 2010 онд те хойч манай ээж бидний үед ингээд нэг дөнгөж байр авах гол явж байрны үн хэд байлаа. Одоо ингээд хэд байна те. Тэгэхээр хизээч үйл хөдлөх хөрөнгийн үн хизээч буудаг. Угсаал яг олон үстэй тийм байдаг байхгүй. Тэгэхээр иргэдийн дунд одоо ингээл дараа жил үйл хөдлөх хөрөнгийн үн буун гэж байна. Одоо бити худалдаа авалт хийгэрэй ч юм уу. Мэргэжлийн бос хүмүүсийн өгсөн зөвлөгөөгөр одоо бас нийгэм буруу ойлголт төрсөн. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн үн бол хизээч буухгүй цаашдаа. Ер нь дунджаар нэг жилдээ 10% өсөлт үзүүлдэг дунджаар. Тэгэхээр ер нь цаашдаа ч гэсэн яг инфляц одоогийн сүүлийн нэг жил юм доктортой байна. Үүнтэй холбоотойгоор үйл хөдлөх хөрөнгийн үнийг ингээд 5-7% өсөлттэй байна гэж ер нь бол эдийн засгч таамаглажсэн. Гэхдээ бод байдал дээр юу яг дунджаар үйл хөдлөх хөрөнгө чинь ингээд байршлаасаа хамаарат өөр үнэтэй байдаг тийм. Тэгэхээр байршлаасаа хамаарат бас тухайн бүс нутагтаа ингээд өсөлт нь өөрөөр хөвтэйдэг байхгүй. Дундчлаад аваад үзэхээр яг л нэг 10% өсөлт үзүүлэхээр харагдаж байна. Мэргэжлийн хувьд харахад бол ерөнхийдөө бол яг зуучлалын байгууллагаар орон сууцаа худалдаалах юм уу түрээслэх нь яг ямар давуу талтай байдаг вэ? Энэ талаар та манай үзэгчдэд нэг гоё хэлээч. Тэгэхээр зуучлалын одоо байгууллагт хандаад мэргэжлийн агентуудтай хандсанаар ямар давуу талтай юм бэ гэх юм. Нэгдүгээрт маш олон давуу тал байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь одоо зах зээлийн мэдээлэл хүн болгон зах зээлийн мэдээлэл хомс байгаа тий. За аль байршилд одоо ямар үнэтэй өрн байгаа юм бол тий. За нэгдүгээрт тий. Одоо зах зээлийн үнийн мэдээлэл бүрэн авах боломжтой. За хоёрдугаарт нь за одоо нөгөө шинэ орон сууц гэж ярьдаг шүү дээ. Одоо нөгөө захиалгын гэрээг л манайхыг ярьдаг тий. Нөгөө шууд одоо барилга барьж байгаа компаниас нь очиж авах тий. Эсвэл тэр компаниас одоо тий ямар нэгэн хоорондоо үйл одоо нөгөө ажил үргийн одоо тий одоо хамтран ажиллах гэрээгээр ингэж хийсэн одоо бартеринг компани гэж нэрлэдэг да монголчууд тий тэр компаниудаас авах юм маш хэрэгслээдэг хууль эрх зүйн талаас. Тэгэхээр агентууд чи өөрөө мэрэгчлэн болохын тулд маш олон сургалтыг байнгын тогтмол авч байдаг. Тийм учраас тэр хүмүүс ч яг хөө хууль эрх зүйн маш өндөр мэдлэгтэй болсон байдаг. Ямар үйл хөдлөх авах ёстой вэ тий. За ямар үйл хөдлөх авал эрсдэлгүй байх юм, ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх юм. Нөгөө талаас ямар бичиг баримтыг шаардах хэрэгтэй юм уу тий. Эргээд хуулийн ямар хариуцлага хүлээдэг ингээ бүгдлийн мэдлэгтэй учраас танд хуулийн үнэгүй зөвлөгөө өгч байгаа. За эрсдэлгүй үйл хөдлөх авах магадлал өндөрөө гэсэн үг ер нь бол өндөр тий. Маш олон давуу тал байгаа. Үнэгүй тэр бүхнийг авах боломж байгаа байхгүй. Мэдээж ингээл байр болгон бол ингээл чанартай байрагдаал эсвэл сайхан байршилтай байгаад ингээл сул талууд байгаа. Тэр одоо ингээл амьдрын суух одоо тэр хүний одоо амьдралын бас баталгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нэг жоохон сул талтай байрыг сул талыг хилээд зарж байгаа зү тий. Сонголтын нөхөө. Тийм ээ. Бас түрүүний нөгөө ярьсан агентд яагаад хандах хэрэгтэй давуу тал гэдэг тэрэн дээр бас юм байна. Магадгүй хүн та өөрөө одоо тэр өмчлөгч байгаа штэ байрныхаа. За тэр байраа зарах чинь яах юм манай хамаг л гоё юм ярьдаг гэсэн. Ер нь бол тэ зарчих гал тэ ер нь дандаа л нөгөө өөр амьдрцсан учраас өөрт нь амар гоё л ер нь бол амьдралынх нь нэг тодорхой цаг хугацааг өнгөрөөсөн тэр орон зай байгаа штэ. Тийм учраас өөрт нь маш үнцэнтэй байдаг байхгүй. Тэнгүүд өөр хүний нүдээр биш зөвхөн өөрийнхөө нүдээр хараад хүмүүс тайлбарлаад өө манай байр гоё штэ. Гоё штэ л гэдэг. Манай биш гоё. Тийм. Тэнгүүд мэрэгжлийн хүмүүс яаж хандж байгаа нэхээр өмчлөгчийн биш нүдээр харна гэсэн. Борлуулалтын тий нөгөө хүний мэрэгчлэлтийн нүдээр харж эхэлдэг гэсэн. Давуу сал нь энд юу вэ? Сул тал нь юу вэ? Тий гэд бүгдийг худалдаж авж байгаа тал болон худалдаалж байгаа тал хоёрын хоёулынгийнх нь одоо эргэдэгш одоо үйлчлэг байхгүй. Хинт нь ч илүү одоо тий магадгүй энэ худалдаалах байгаа учраас энд илүү үйлчлэж гэдэг юм байхгүй. Хоёуланд нь яг тэгш яг үйлчлэх ёстой байдаг. Тэгэхээр ёсны хувьд тийм учраас яг үгээр худалдаж авч байгаа бүгдийг л тайлбарлал. За сул тал нь юм шүү. Давуу тал нь магадгүй сул тал нь юм байгаа учраас үнэн арай хямд байгаа. Тэгэхээр тэр хүн худалдаа авагч л өөрөө сонголт хийж байгаа шүү дээ. Ер нь бол бид нар тэр худалдаа авагч
одоо таарах хамгийн зөв сонголтыг нь санал болгож байгаа байхгүй хувилбаруудыг. Тэгээд эндээс судалгаа өгч харж чад өөрөө анализ хийж чад сонголт тань гэсэн. Нөгөө түрээсийн орон сууц одоо түрээслэгч бас ингээ Remax-тай хамтарч ажилладаг юм байл л да одоо ивенттэй. Тэгээ тэр үед нэг би нэг байр түрээслж Remax-аар дамжуулсан байхгүй. Тэгээ тэр үед болохоор бүр ингээ бүх юм бүртгэд юм лээ. Маркетинг юм байсан шүү, чамайг ороход тэгээ ингээд хөрөгчин ингээ химээ ажиллаж байгаа шүү, ийм юмнууд нь ийм шүү гэх бүх юм дээр айгу деталь ингэж одоо миний хувьд ч гэсэн буцаагаад тэр байраа хүлээлгэж өгтөө ингээд аль талдаа ямар ч эрсдэлгүй тэгээ ингээд гэрээг яг юм хоёр талаас ингээд 50-50 ямар ч эрсдэлгүй тэгж хийдэг юм шиг санагдсан л да. Тэгэхээр яг орон сууцыг ингэж түрээслэж байгаа хүмүүс яг юун дээр илүү анхаарах хэрэгтэй гэдэг. За баярлалаа. Бас яг нөгөө үйлчлэгийг наваад бас те даваа талыг харсан байна. Зөндөл хүмүүс өөртөө бас түрээслээд те маш гоё хилцлүүдийг хийдэг хүмүүс байна. Ур чадвартай магадгүй тэр хүмүүс ямар гэрээ хийн, хуулийн те ямар зөвлөл залтыг дагах хэвээр ч гэдэг юм мэдэж байна. За гэтэл зарим иргэд маань болохоор нөгөө тийм мэдлэггүйгээс ч юм уу хүнд итгээд ч юм уу те түрээсийн байран дээр гаргадаг алдааны юу гэхээр анх байрыг хүлээлцэх юм. Одоо явц чинь маш юм чухал ахгүй. Ямар ид тогшилтэй тий. За бүрэн бүтэн байдал нь юу юм? Тэрийг бүгдийг нөгөө баталгаажуулдаг манай яг мэржлийн агентууд баталгаажуулаад бүгдийн жагсаалтыг гаргаад хоёр талд нь хоёуланг нь харуулж хүлээлгэдэг ахгүй. За зургаар баталгаажуулна тий. За гэтэл нөгөө хувь хүмүүс маань мэдгүй шууд итгээд нөгөө байраа түрээсэлждэг. За дөнгөдөө натратор орохгүй зүгээр хоорондоо энгийн хөслөг гэрээ ч юм ингээ хийчдэг. Түрээсийн гэрээ. За тэгэхээр тэр чинь өөр хүчин төгөлдөр бус гэрээ болчихдог. За нэг жилийн дараа ирсэн чинь нөгөө байрын бүр ингээд нэг амар болгоцсон тий. Засвар бүр амар хийхэр болцсон. Тийм юм байна. Тэгээд эргээд тэрийг ингээд шүүхтэй явахаар хоорондоо анханасаа хүлээлцэх акт байхгүй. Хоорондоо байраа хүлээлцэж аваагүй гэсэн. Тэрнээс үүдэлтэйгээр ингээд нөгөө түрээсэж байгаа тал нь хохирсон тохиолдол зөндөө байдаг. За нөгөө талаас нөгөө заллингийн хэрэгүүд айгүй гардаг л да. Юу вэ гэхээр түрээсэлж байгаа тэрэн дээр нэг өөр гэргэндтэй дахиад нэг магадгүй мэдлэггүй нэг хүндтэй өө энэ байраа манайх яаралтай заргаж байгаа нэг барьцаа нэг 10 сая өгч. Тэгээд эргэлүүлээд одоо банкнд байгаа маач гэдэг юм уу те худлаа хэлээд ингээд нөгөө байрыг эргэж худалдах ч гэм тохиолдол байдаг. Тэгэхээр нөгөө мэржлийн үндэд тандаач л гэдэг ан тэр яахгүй. Та мэржлийн үндэд тандчих юм бол яг тэр гэрээг чинь хууль ёсны дагуу хийгээд усын бүртгүүлээд тэг ямар ч юм одоо асуудалгүй те ямар ч эрсдэлгүй тийм гэрээ контракт хийж өгдөг гэсэн. Тэр заллингийн хэрэг бас нэлийн анхааруулжтай зүйл тий. Тэгэхгүй одоо нөгөө нэг хүмүүс чинь ингээл нүгээс ороод тий за энэ барыг түрээсэлж түрээсийн заллин бол бүр амар их болсон мэл шүү дээ сүүлийн үедэд бол худалдах чинь надраа бүр тэгж ирсэн шүү дээ. Байраа авъя гэж ирсэн чинь. Юу ирсэн гэсэн чинь ордон төрөлсөж исэн үн зарцсан байгаа юм чи. Тэгэхээр тийм эрсдэлтэй байхгүй юу? Яагаад тэгэхээр нөгөө иргэд өөртөө хуулийн мэдлэг айгүй муу байдаг те. Хүн болгон заавал хуульч байх албагүй шүү дээ. Гэхдээ нөгөө бас юм мэдлэгтэй байх ёстой. Тэрийг бас зуучлалын одоо салбар орж ирээд агентуудын тоо олширсноороо нийгмийг бас соёнгийн гэрүүлж те тэр нь бас хамрагдуулж яана гэж бас ойлгодог ш. Хүн болгонд гэрээгээ тайлбарлаж өгдөг байхгүй бид нар ч ийм шүү ингэ дээр анхаараараа тэгээрээ гэд тэрийг дагаад тэр цаад хүмүүс ч өөрөө бас мэдлэгдэж байгаа. Саний түрээс дээрээс дахиад нэг асуулт байна л да. Хүн амьдрчил байгаа юм шиг 1 жил болж байна, 2 жил болж байна. Бид нар одоо ер нь илэгдээгүй зүйл гэж яах. Бид нар өөрсдөө ч цагийн ясаар илэгдэж шээ. Тэгэхээр ингээд тэр илэгдэлтийн тэр хорогдлтыг ер нь бас ингээд тооцож болохгүй түрээслэгч маань одоо ингээд мэдээж ингээд авчаал юу хуулахгүй ч гэсэн гаднаас одоо ингээд өвөлөхөд утаад ортог орж ирээд обоог бол харуулчихж байгаа юм. Тэгэхээр одоо түрээсэлж байгаа хүн жоохон харамсалтай яг өөрөө ингээд очиод майжаалс янз бүр болгоо гэсэн гадны хүчин зүйлээс тэртээ дөрвөө алхаж байгаа учраас баркет ингээд бага багаар илэгдээл байгаа байхгүй. Тэрийг одоо тооцдог үстэй. Тооцдог юм лээ. Энийг бас нөгөө яг түрүүнд хэлсэн. Яг үгээр мэдээж энэ чинь тооцсон. Яг тэр илэгдэл гэдэг чинь өөрөө хоёр багш нэг нь болохоор цаг хугацааны аясаар өөрөө илэгддэг шүү дээ. За мэдээж хүүхдтэй хүмүүс амьдрчилээ. Тэнд хүн амьдрчил байгаа юм чинь обоо урагдах ч юм уу те. Тиймэрхүү одоо хөнгөн одоо юм шал зурагдах ч юм уу. Тэд нар бол зүгээр байх хэвээр илэгдэл гэж үздэг. Тэрийг анханасаа яах вэ гэхээр мэржлийн хүмүүс хоёр талд нь ойлгодог. За энэ обоо ингэж урагдах энэ тэрийг бол бид нэр жил суугаад харахад бол та дахиад дараа түрээслэж байгаа бол яах вэ гэхээр засварлаад дахиад түрээслэлээ шүү. Энэ хүмүүсээс нөгөө энэ ингээд обоо нурагдсан маань мөнгө авъя гэдэг байдлаар байж болохгүй л дээ. Тэр чинь цаг хугацааны үеэр илэгдэж байгаа шүү дээ тийм учраас тэрийг зохицуулж өгдөг гэсэн. За иймэрхүү обоо урагдах ч юм уу те. За ингээд нэг жижиг сажиг те юм гимтлүүдийг бол аль гимтлийг илэгдэл гэж яг цаг хугацааны илэгдэл гэж тооцоод түрээслэж байгаа тал өөрөө хариуцах юм бэ. За ямар одоо гимтлийг санаатай буюу те эмтсэн гэж одоод нөгөө нэг түрээслэн сууж байгаа хүмүүс нь хариуцах юм бэ гэдгийг анханаас нь тусгаагаад өгчтэй. Тэгэхээр юм ер нь яг эхлэхдээ ойлгомжтой байх юм бол төгсөлтөө айгүй хил амгүй дуустдаг гэсэн. Байр худалдаж явахад бас нэг санаа зовоосон зүйл байдаг л да. Одоо хамгийн хямдхан байр бол одоо ашиглалтанд ороогүй байр л шүү дээ. Барилгын компаниуд бол одоо маш боломжит үнээр зах зээл нь бэлэн байгаа биш одоо байрнаас л одоо
баригж байгаа байр бол хямд үнэлээд боломжит үнийн саналыг яд. Тэнгүүт байрахгүй ингээ маш их хүмүүс ингээ хохироод гэлдэ хүмүүс одоо би одоо нэвтрүүлэг ихснээс хойш яриад бас л хүний ингээ хангалтч хэрэгжсэн шүү дээ хүн ингээ те аюулгүй амьдрах хэвээр амар тайван унтах хэвээр. Тэрийгэд л хангахын тулд хүн байранд амьдрах гэдэг. Тэгээ бүх зүйлийг дэнжин тавиад орчин нөгөө барилгын компани барихгүй болохоор одоо цаг ингээд хугацаанд орохгүй гэсэн үг тийм цаг хугацаанд орохгүй байх. Ер нь огт бариагүй мөртлөө тэгээд ингээд буцаад тэр хүмүүс ингээ хохирлоггүй болгож чадахгүйгээр ингээ тэр хүмүүс хохироод үлдчихээс зөндөө хийсэд байдаг л та. Тэгэхээр тэр зүйлүүд амар их санаа зовоод одоо тэр компанигаа судлаад урд нь барьж ижсэн тухайн үедээ барьж чадхаа байждаг ч юм уу. Ер нь муу түүхтэй компани байдаг ч юм хүмүүс тэр дээр аягүй халдаад байдаг харагдаад байдаг. Маш олон барилгын компаниуд байгаа. Тэр дотор ч нөгөө за цаг хугацаанд оруулахгүй магадгүй муу түүхтэй компаниуд гэж байдаг. За мэржлийн хүмүүс бол тэрийг аягүй сайн мэддэг. За энэ компани юу нь удаж байгаа. Тэгээ одоо ингээл хүмүүс мэдгүй хүмүүс бол ингээл те ашиглалтанд орхон тодор хизээ орхон тодорхойг үйл хөдлөх хөрөнгө худалдаа тавчдаг байж болно. Гэтэл мэржлийн үнээс яг зөвлөгөө авах юм бол энэ юу нэлээд удаж байгаа шүү. Магадгүй нэг хэдэн жил болох. Одоо хэдэн жил гацсан байгаа шүү гэдэг юм уу. Яг үнэн бод бид нар мэдээлэг. А сонголтын тэрүүнийг олцоод байгаа байхгүй. Та магадгүй одоо хямдханаар нь аваад 2 жил хүлээх юм уу? Гэт хэлгээд тэрхүүн за окей би 2 жил хүлээе. Одоо ингээд мөнгө банкнд дэжсээс авчия гэдэг хүн байна. Тэгэл зарим тэрийг сонсоод үгүй төлөөр хүлээх хотлог хавъя гэдэг сонголтоо өөрчилж байгаа хүмүүс байна те. Тэгэхээр маш олон зүйл байна л да одоо эндээс. За нөгөө талаар юу гэхээр нөгөө борлуулагдахгүй байгаа учраас өөрсдийн хөрөнгө муутай захиалагчийн урьдчилгаа төлбөрөөр нөгөө барилга барьдаг компаниуд байдаг байхгүй. Тэнгүүд эхнээс нь ингээд нөгөө борлуулад явж борлуулалт муу ах юм бол дээшгээ барилга босгож чадахгүй байгаа. Тэнгүүд анхны нөгөө хөрөнгө оруулалт хэрэгцсэн захиалгын гэрээ хийсэн хүмүүс нохроод байгаа хгүй тийм дээр. Яагаад гэхээр нөгөө барилга баригдахгүй шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр маш хууль хэрэгцээний хувьд тийм иргэд бас өөртөө гэрээгээ маш сайн хардаг байх хэрэгтэй. Иргэд цаг хугацаанд орохгүй бол ямар бид нарт хуулийн ямар хариуцлага хүлээх юм, ямар алдан тооцох эсвэл гэрээгээ туслаад эргүүлж мөнгө өгөх юм уу гэдэг юм уу. Энэ тал дээр өөртөө иргэд маань нөгөө шаардлага тавьж байхгүй бол өөртөө хохиржүүлдэг хүмүүс эрсдэл байна. Таны хувьд л нөгөө нэг яг нэвтрүүлэг эхлэхэд хэлжсэн шүү дээ. Агентууд гэж яг хин юм бэ те ингээд хүний одоо орон сууцыг авчаад үнийн нэмээд идэг тийм хүмүүс юм уу ч юм уу те тэгж борлуулад идэг ч юм уу. Яг энэ ойлголт одоо нийт иргэдийн дунд аюул айгүй их байгаа шүү дээ. Иргэд бол агенттай гэхээр тэгэхээр үнэтэй юм байна гэдэг ойлголт хамгийн түрүүнд ордог. Тэгэхээр та энэ дээр яг юу гэж хэлмээр юм? Ийм ойлголттой хүмүүс. За яг хоо ер нь бол нэг үе бодоход дараагайг харьцангуй гайг болсон байна. Анх бол зуучлал гээл тэгэхэд юм зуучлагч та нар баг муу ченж үд гээл те. Бидрийг чинь нэгдэг байлаа. Одоо бас арай өөрөөр хардаг түрүүний хэлсэн нэг 10 үний 6 гоёор харж байгаа 4 нь бол яг л муу ченжүүд гэж хардаг хэвээрээ хэлстэл байгаа байхгүй. Тэгэхээр яг хоо хизээч нөгөө агентууд үн нэмж зах зээлийн үнэ хөөсөрөгдөх боломж байхгүй. Энэ өөрөө түрүүнд хэлсэн нөгөө үйл хөдлөх хөрөнгөний үн чинь байнгын л өсөлттэй байдаг. Хувь хүмүүс өөртөө л тэр яг хандлтыг өгдөг байхгүй. За бариа заруулъя гэж очсонгууд би энэ бариа 150 саяар зармаар. Зах зээлийн үн 150 ахгүй юу? Мэдээд байгаа өөрөө. Тэнгүүтлээ танаа зуучлалын үсийг нэмчмээр байна. Би гар дээрээ авмаар байна. Гэдэг саналыг хийн хэлж байгаа нөгөө заруулах байгаа листний эзэд өөртөө санал тавьдаг гэсэн үг тийм. 160-аар чи тэгвэл нэг зараад шимтгэлээ авал. Гэтэл мэрэгжилтэнгүйж яадаг вэ гэхээр хизээч тэрийг 160 саяар гэрээлж аваад зарах гэж оролцдоггүй гэсэн. Хайрын цаг хугацаа тий одоо тэ өөртөө нэр хүндийг тэгж авгаахгүй гэсэн. Нэг юм мэдчихэл хаач тэр барийг 150 саяар байгааг тий мэддэг учраас хизээч тэр зарагддаггүй гэсэн. Бодит зарагдж байгаа хүн зах зээлээр харагдж байгаа хүн хоёр өөр гэдэг байхгүй. Тэнгүүд магадгүй арай жоохон мэрэгжлийн бас хүмүүс бол зах зээлийн үнэийг харагдах байдал өндөр байна. Борлуулагдах хүн бол хизээч одоо зах зээлийн үнээрээ л зарагддаг. Тэнгүүд нөгөө нөхдүүд яаж эзэн харж яснаа за яшиг би өөрөө зарч ийцснэ 150 өөрөө зархаад. Хүн өөрөө 150 зархаад агентууд 160 зархаад байл энэ хинээс авах юм? Хийснээс л авч. Тэгтээ яаж зах зээлийн үн 150-аар л агаад зтэй. Нөхөөсрөөд байгаа юм байхгүй гэсэн. Хин зарж байгаа нь л өөрчлөгдөж байгаа байхгүй яах. Тэгэхээр мэрэгчлэлтэнүүд бол хизээч тэгж цаг зав гарахгүй. Магадгүй шинэ хүмүүсээр ч юм уу яг хэрэглэгчд өөртөө тэгж харилцагчид тоглолт хийгээд үнэ өсгöd байдаг харагдах байдал л өсдөг гэсэн. Байр одоо анх байр худалдаж авж байгаа ер нь байр худалдаж авахдаа одоо анхаарах хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйлүүд юу вэ? Бид нар л одоо зүгээр ингээд нийгэмдэр байдаг бидний одоо мэддэг зүйлэл ороод одоо хамгийн түрүүнд сан ч юм уу те. Одоо муус нь сайн гарч ийнө, халуут ус сайн гарч ийнө, өвлдөө дулаахан байх уу гэдгийг хардаг те. Өшөө юуг харах ёстой вэ? За би одоо харилцагчтай те одоо хэрэглэгчтэй ч юм уу үйл хөдлөх хөрөнгө ер нь сонгохдоо нэгдүгээрт нь байршлыг хараач. За ялангуяа бид нар Улаанбаатар хотод ямар төвжирэлтэй газар амьдарч байгаа бүгд мэдж байгаа тийм. Гэтэл яадаг вэ гэхээр хүмүүс нөгөө сэтгэл хөдлөлөөрөө ч юм уу тийм ингээд нөгөө авчдаг. Нэгдүгээр таны магадгүй ажил хаана байдгийг, таны хүүхдүүдийн сургууль цэцэрлэг хаана байх юм, ирээдүйд ерөн хүүхдүүдэд хаана сургууль өгье гэж бодож байгаа гэдэг юм уу тийм. Тэгэхээр байршлаа хамгийн түрүүнд хараач гэж хэлмээр байна. Тэгэхээр хамгийн гоё байршлал хаана гэдэг хүмүүс ярьдаг штэ нөгөө хүүхдийн сургуулийн хажууд тийм ажлын хажууд ч юм яг тэгдэг. Яа тэгэхээр хүмүүс
сэтгэл хөдлөөр нэг бай авчаад эргүүлээд нөгөө ажлын байр газраас нь хол ч юм уу байгаа тэгэхээр явандаа стресстэй дахиад байраа солих хэрэгцээ гарч ирдэг байхгүй. Тэр нэгдүгээрт байршлыг хар. За хоёрдугаарт нь орчин. Одоо сүүлийн үед орчин амар чухал болсон тий. Хүүхдийн гаднаа тоглоомын талбай байна уу, зогсоол байна уу, эргэн тойронд нүүжлэгийн талбай байна уу, сургууль цэцэрлэг ойрхон байна уу, тий. Ер нь хайш хайшаа алхаж явхад ер нь тохиромжтой байна уу? Орчин аягүй чухал. Ялангуяа хүүхдүүд хүмүүс орчин маш сайн харах хэрэгтэй. За 3 дугаарт нь мэдээж нөгөө барилгын хийцэл ямар материалаар барьсан. Иргэд өөртөө бас жоох ингээд тийм өөртөө судалж үзэх хэрэгтэй байхгүй. Амьдралдаа нэг гаргадаг 2 3 шийдвэрийн нэгийг хийчихээд ингээд шууд юм хөнгөн хандаж болохгүй гэсэн. За танаа барилгын материал чи ямар юм, дулаалга нь ямар юм тий. За ер нь бол сан нь ямар юм тий гэд бүх мэдээллийг өөртөө бас авч явах хэрэгтэй гэсэн. Мэдж явах хэрэгтэй. Тэгээд нөгөө барилгын компаниасаа зүрүүлээ тийм мэддэг хүн чинь шаардлагын зөв тавьж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгэхээр мэдээж чанарыг харж байгаа хэрэгтэй. Тэгэхээр орчин байх нь байна, байршлах нь байна, мэдээж барилгын материал хийсэл чанар байх нь. Энд дээр маш сайн анхаараач гэж хэлмээр. Зүгээр бидний нөгөө өөрсдийн тогтцооны хэм аягүй. За хавар яг цагаан сарын дараагаас ингээд өмнө нь буугаад байрны өмнө буудаг. Намар эрэлтэн ихсдэг. Оюутнууд орж ирээл. Тэгэхээр тэр бол ер нь бол үнэн биз дээ тийм магадaltaй биз дээ. Одоо ингээд хүмүүс илүүтэй байраа бол арай хямдхан байгаа юу? За орон сууцсан дээр бол худалдаан дээр бол хизээч хөл хөдлөх хөрөнгө 3 дахь одоо хавар олонгод дууссан юм байхгүй. За түрээсийн зах зээл дээр яг энэ өөрөө нөгөө эрэлттэй холбоотой байхгүй. Түрээс чинь намар болонгууд яг уу гэхээр эрэлт ихсчдэг. Эрэлттэй байгаа учраас мэдээж нөгөө зах зээл чинь ингээд үнэн жоохон өсөлттэй байна. Яг өсөлттэй гэхээс илүү ингээд нэг юм тогтмол өсөлттэй л байгаа л да. Тэнгүүд өвөл олоод ирэнгүүт нөгөө буураад ирж байгаа штэ. За буураад эргээд жоохон юм цикл нь өсөөд ингэж явж байгаа. Буураад өсөөд гэдэг юм уу. Хавар мэдээж хүмүүс 100 болоод ихэнх хүмүүс чинь нөгөө магадгүй орон сууц түрээслээс илүү хавас түрээс рүү орчдог ч юм уу те. Тэгэхээр эрэлт нь багасч байгаа чинь үн жоохон буурчин түрээсэнд. За тэгэхээр борлуулалт бол худалдаан дээр бол ерөөсөө орон сууцтай буухгүй байхгүй. Тэгэхээр байнга л ер нь өснө гэсэн хүлээлттэй байх хэрэгтэй иргэд ч гэсэн тийм. Тэгэхээр тархинасаа худалдаж үйл хөдлөх орон сууц худалдаж авах гэж за жоохон хүлээвэл буунда гэдэг юм ер нь аваад ажих хэрэгтэй. За тэгвэл хүлээх байрууд авцгаая. Наач ихлээ да гэдэг. Ипотекийн зээлийн санхүүжилтийг энэ жил нэлээд өндөр тавьж өгч байгаа учраас энэ жил бол нэлээд бараг түрүүнд ярьсан нодлон жил 12 мянган иргэн тий ипотекийн зээл авч ирсэн бол энэ жил дахиад 4 мянгаар өсгөөд нэг 16-аас 20 мянган хайлыг орон сууцжуулна гэдэг юм байгаа юм байна. Тэгэхээр бас ипотекийн зээл авах гэж одоо 35 мянган иргэд ингээ ипотекийн зээл авах хүсэлт өгсөн байж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр чин жил тэрний чи 12 мянган л авч яана гэж бодохоор нэг ойчр гэдэг амжаа өсөөсөөгөө эрэлт нь их байна л да. Тэрийг л хангачих юм бол ер нь ихэнх айлууд маань бас орон сууцндаа орчин гэж харж байгаа. Тэгэхээр бас үүнтэй холбоотойгоор орон сууцны үнэ бууна гэж бол ахгүй өснө. Тэгэхээр дунджаар хизээч түүхэндээ ер нь орон сууцны үнэ бууж байгаагүй. Давхраас өрн шалтгаалдаг үнэ. Тийм давхраас хамаарна. За нэг юм асууж. Хоёр шалтгаан. Сүүлдээ нэр телевизээр гарч хоёр шалтгаан дээр байна. Давхраас ингээ манай үзэгчдээс айгүй ингээ сайн мэдээлэлийг аваад байгаа байхгүй тий. Ер нь хідэн давхарт хүн амьдрал ер нь хамгийн таатай байлгүй. За яг дунджаар ер нь нэг 8-аас 6-аас 12 давхрыг хамгийн оновчтой байршил гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ хүн хүний нөгөө сонирхол өөр те хүн хүний бие физиолог бүх юм өөр штэ ер нь нэмийг харах үнцэг бүх зүйл өөр. Ер нь яг дунджаар монголчууд бол тэгж ярьдаг. 6-аас 12 давхарт илүү оо сонирхдаг гэх юм уу. За доогор давхар гэхээр хүн болгол мэдж байгаа те мэдээж даваа тал байс байгаа өндөр настай хүмүүс ч юм уу жоох хүүхдүүдтэй айл ч юм уу магадгүй нэг жоохон даралтан өсдөг айлууд бас дээшээ давхарт амьдэрдэггүй те тэр байдаг баг давхар зарим хүмүүс маань юу гэж хардаг гэхээр нөгөө тоосчлт их орж ирдэг те агаарын бохирдол арай их байдаг дуу чимээ ихтэй гэдэг байдлаар те үүнтэй холбоотойгоор барилгын компаниуд гэсэн дээшлэх тусам үнэ өсч идэг метр квадратах нь өсч идэг гэтэл зарим монголчууд нэг юм сүшиг бишрэл юм уу хамгийн өндөр давхарт амьдрах сонирхолгүй байдаг штэ гэтэл байгаа нөгөө компаниуд бол хамгийн өндөр давхар хамгийн өндөр үнэтэй гэж байгаа. Уг нь бол хамгийн үзэнд яагаад тэгэхээр те харууц хамгийн гоё те дуу чимээнээс хол те ер нь харууц гоё гэдэг чинь нөгөө орчин те өдөр болгон хүн цонхоо онголоод юу харж байна сэтгэл санаанд маш их нөлөөлдөг. Тэгэхээр харууцаас үүдэлтэйгээр ингээд дээд давхарт амьдрал сонирхолтой байна. Гэтэл монголчууд яг нөгөө дээр үед чинь нөгөө дээврийн асуудал муу хийдэг байснаас болоод нөгөө ус алддаг штэ. Тэнгүүд дээд давхарт байгаа айлууд хамгийн түрүү нөгөө ус алдахад өртөөдөө штэ бороо мороноор ч юм уу те. Тэнгүүд дээд давхарт амьдрал сонирхол бага байд юм байна. Гэтэл одоо орчин үед ч ерөөсөө тийм дээврээс ус гойж гэдэгтэй ус алдах гэдэг юмнууд байхгүй болсон учраас дээд давхарт хамгийн өндөр үнцэнтэй байна.
За тэгээ өнөөдөр бас үйл хөдлөлийн талаар одоо маш сайн нийгэм бидний хэрэгцээтэйгээ асуултандаас хариулж игсэн одоо танд баярлалаа. Амралт өдрөө бас бидэнд зориулж одоо бас байр зараад явж байгаа цаг цааш шүү. Яг би нөгөө брокерийн ажил ихээр байр зархаас илүү нөгөө агентуудаа сургаж хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг гэсэн үг. Манайх одоо 30 агенттайгаа. Тэгэхээр агентуудынхаа одоо борлуулалтын дээр, агентуудынхаа сургалт хөгжүүлэлт дээр, мэрэгжилтэн болоход нь юун дээр нь анхаарах тэрэн дээр нь л одоо коуч өгөөл те ажиллаж байна гэсэн үг. За тэгээд өнөөдрөөс манай студийг зориулж ирсэн танд баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. За бас намайг одоо урьж оролцуулсан та бүхэндээс баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. За ингээд үргэлжлүүлээд family ил болонгаа хүлээн авч үзээрэй. За өнөөдөр PRP үүдлэс режуран гэдэг юм уу одоо энэ биологийн эмчилгээний талаар зөвлөгөө өгье гэж бодож байна. Энэ эмчилгээ бол одоо тренд болоод байгаа эмчилгээ. Хүний биеэс одоо арсны гэмтсэн гадаргуу, тийм ээ арсны өөрчлөлттэй гадаргууд одоо очиж нөхөн төлжүүлэх үйл ажиллагаа үзүүлдэг тодорхой эсүүд байдаг. Эдгээр эсүүдийг одоо ямар нөхцлөөр одоо авч хэрэглэх вэ гэдгийг одоо эрдэмтэд судлаад тэгээд эмчилгээнд нэвтрүүлсэн практикууд маш их байгаа. За үүний нэг нь бол жишээлх юм бол PRP эмчилгээ гэж байгаа. За PRP эмчилгээ нь бол platelet rich plasma буюу ялцсан эсээр баяжуулсан одоо плазмын одоо эмчилгээ, илцсэн эмчилгээ гэж хэлж болно. Тэгэхээр энэ эмчилгээний онцлог нь одоо ялцсан эс гэдэг маань өөрөө маш олон төрлийн одоо growth factor буюу өсөлтийн хүчин зүйлүүд, дээрэс нь инсулин төст ферментүүдийг агуулдаг ийм онцлогтой эс байдаг. Энэ хийж байгаа эс нь бол ерөнхийдөө энэ ялцсан эсийн үйл ажиллагаа гэж ойлгож болно. Тэгэхээр одоо PRP эмчилгээний онцлог нь бол тэр одоо бидний ингээд зүссэн ч гэсэн эдгэрдэг тэр процессыг маань илүү өндөр түвшинд аваачиж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр одоо PRP гэдэг одоо хүнээсээ цусаа аваад тэрнтэй хийгээд одоо тэр тодорхой хурд тохируулсан центрифугт эргүүлээд тэр ялцсан эсийг өндөр тунгаар ялгаад авчиж байгаа гэсэн үг. Мэдээж хүний арьсан дээр гэмтэл учрахад өөрөө эдгэрдэг боловч яг PRP буюу тэр одоо ялцсан эсийг өндөр тунгаар хийж өгөх юм бол эдгэрэх процесс илүү хурдасч өгнө, илүү зөв эдгэрнэ гэж ойлгох нь. Тэгэхээр энийг гоо сайхны практикт маш өргөн хүрээнд хэрэгжилж байгаа. За зөвхөн гоо сайхны практикт биш, сүүлийн үед одоо шүд эрүү нүрний практикт, за мэдрэлийн практикт, үений практик гэдэг одоо энэ бүх одоо ийм ангаах ухааны салбаруудад маш өргөн хэрэглэгддэг болчихсон. Тэгэхээр одоо ерөөсөө ямар нэгэн гадны юм ороогүй өөрийнх нь цуснаас аваад өөрийнх нь ялцсан эсийг буцаагаад ичиж байгаа учраас эдгэрэх процесс одоо гоо сайхны тэр өөрчлөлтүүд нь буцаж хэвийн байдалд орох процессор илүү хурдан явагддаг гэж үзнэ. Дээрээс нь залуужих үйлчилгээ үзүүлдэг ийм онцлогтой эмчилгээ байдаг. За тэгээд ихэс үүдлэсийг маш олон аргаар гаргаж авч ийн л да. Одоо эхэндээ бол ургамлын гаралтай үүдлэсүүд гаргаж авдаг байсан бол сүүлдээ одоо ургийн доторх ус байдаг шүү дээ. Амнион гэж ярьдаг. Энэ уснаас хүртэл одоо үүдлэс гаргаж авсан эмчилгээнүүд хийгддэг болчихсон байгаа. Тэгэхээр энэ үүдлэс гэдэг бол одоо бидний хамгийн одоо анхны эс гэж хэлж болох юм да. Ерөнхийдөө тэр эсээс нь одоо бүх эсүүд үүсэх боломжтой ийм эмчилгээ байдаг. Сүүлийн үед бас одоо манай эмэгтэйчүүд охтууд их сонирхож хийлгэж байгаа бас нэг одоо үйлчилгээуд режуран буюу одоо саалман зогсны уургийн PDR-ын уургийн эмчилгээ байгаа. За тэгэхээр ер нь бол одоо энэ арсны эдис маань бол уургаас бүтдэг. Тэгэхээр энэ уургийн бүтц маань өөрөө эргэж нөхөн төлцөхөд одоо тэр уургийн алдагдал үүсэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр уургийг буцаагаад маш өндөр хэмжээний одоо бүтэц сайтай уургаар одоо тижээж өдөөж өгснөөр эдгэрэл илүү сайн явагддаг. Бараг одоо анхны байсан байдлаасаа ч илүү сайжрах боломжтой гэж үздэг. Тэгэхээр энэ режуран бол тийм төрлийн эмчилгээ. Тэгэхээр угаасаа нөгөө энэ саалман загас буюу энэ биологийн амьтны гаралтай учраас биологийн эмчилгээний тоонд оруулаад байгаа. За хэсгийн бэлтгэлийг бол ер нь бол мэдээж ерөнхий биеийн эмчилгээнүүдэд маш өргөн хэрэглэгдэж байгаа. Сүүлийн үед одоо илгэний цирроз, хавдар, за тэгэл одоо ядраа, сольдоо, мэдрэлийн гаралтай өөрчлөлтүүдээс ахуулаад арсны практикт маш их хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр ихсийн бэлтгэл бол ерөнхийдөө уургийн бүтцтэй амин хүчлүүд агуулсан ийм бэлтгэл байдаг. Тэгэхээр энийг одоо хүний биед арсанд хийж өгснөөр бас эдгэрэх, залуужих одоо тэр өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлж чадах тэр процесс маань удаашрсан, уудсан тохиолдолд илүү нөхөн сэргээх үйлчилгээнд өндөр үр дүн үзүүлдэг гэж үздэг ийм эмчилгээнүүд байдаг.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. За та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. За тэгээ эмэгтэйчүүдийн практикт нэлээд түгээмэл тохиолддог. Одоо энэ бэлгийн харьцааны дараа ариун цэврийн асуудлын талаар өнөөдөр хэдүүлээ ярилцсан. За тэгэхээр энэ бол одоо маш энгийн хэрнээ маш одоо том юм чухал суур ойлголт байдаг. Магадгүй одоо ингээ бэлэг эрхтний ариун цэврийг буруу ингэж авч хэрэгжүүлснээр нөгөө эмэгтэйчүүдийн нөгөө хөтрээний орчин алдагдах, магадгүй өрөсөлт өвчин маань даамжрах тийм ээ. Ийм нөхцөл бүрдээ явждаг учраас энэлийн мэдээллийг хүргэхээр одоо шийдлээ. За бэлгийн харьцааны дараах бэлэг эрхтэн маань одоо бактери болон бусад эмгэг төрүүлэгчд бол илүү мэдрэмтгий болчдөг. За одоо учир нь одоо нөгөө бэлгийн харьцааны үед биологийн шингэн, үрэлт тийм ээ, арьсанд хүрж байгаа хүчин зүйл зэрэг эдгээр хүчин зүйлүүд нэг эрсдэл хүчин зүйл нь болоо явждаг. За тэгэхээр бид нэр энэ дээр нэгдүгээр угааж цэвэрлэх хэрэгтэй. За энэ эмгэгтэй бэлэг эрхтэн бол гадна болон дотор гэдэг ерөнхийд нь хоёр хуваачиж байгаа. Тэгэхээр бидний яг угаах гээд байгаа хэсэг бол гадна бэлэг эрхтэн хэсэг байхгүй. Тэгэхээр одоо энэ дээр юуг угаахаа гэхээр бэлгийн их багвар бол одоо шээснээс өмнө эргэн тойрон тийм ээ умдаг ясыг бүтэн хамруулад 2 цав анусыг одоо бүтэн оролцуулаад угаах хэрэгтэй. За угаахдаа урдаас нь хойш чиглэх маягаар бол угааж дуусна. Ингэж угааж явах явцдаа бол бүтрийг ерөөсөө угааж болохгүй. За бүтрээ бол өөрөө өөрийгөө ингэж цэвэрлдэг юм зохицуулахтай хэрэгтэй. За эмэгтэйчүүд нь асуудаг л да ингэж маш олон ингэж эмэгтэйчүүдийн саван ийм хөөс бүтээгдэхүүн байна юм чи энийг хэрэглэх нь зөв үү гэж одоо маш их тийм асуулт ирдэг. За тэгэхээр одоо юу гэдгийг хөл тосны болчирхаан шүүлийг тийм ээ бүрэн сайхан цэвэрлэе гэх юм бол одоо янз бүрийн элдв одоо химийн орц найрлагагүй бүтээгдэхүүнийг бид нар сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь тэр хэрэгжилж байгаа тэр эмэгтэйчүүдийн саван хөөс маань нөгөө өтрээний орчин өөрчлөлгүй дээрэс нь сүн хүчлийн бактери буюу лактобациллыг дэмждэг тийм бүтээгдэхүүн байвал энэ дээр бол хориглох зүйл байхгүй гэдэг зүйлийг хэлье. За мөн дээрэс нь бэлгийн харьцааны дараа бүсгүүчүүд мань аль болох давсгаас суллахыг эрмэлзэх хэрэгтэй. Магадгүй одоо шинж тэмдэггүй бактери үрээгээл те нөгөө бөөр шийсний замын халдварыг үүсгэдэг. Магадгүй одоо нөгөө шийсний сүв эргэн тойронд одоо бактери байлаа гэхэд өксөх замаар халдвар үүсгэх эрсдэл бас үүсчдэг. Тийм учраас давсгаас суллах нь одоо энэ бөөр шийсний эмгээс сэргийлэх бас нэг юм зөв физиолог болдог байх нэ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Марлго. Уламжлалт дэмчилгээ арцэг нурууны барай заслын төв. Үзэж та бүхэндээ Family Health болонгаа хүргэлээд үргэлжлүүлэн дараагийн болонгаа хүргэх юм хамтран ажиллаж байгууллагуудад танилцуулъя. За өнөөдөр Swiss Mongolia-гийн онцлог бүтээгдэхүүн юу байна? Өнөөдөр онцлог бүтээгдэхүүн нь болохоор дэлхийн одоо тэргүүлэгч брэнд Biostime гэдэг пробиотик байгаа. Энэ ашигтай бактери нь болохоор тэгээс 7 насны хүүхдийн ходоод гидсний одоо үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, эрүүлжүүлэх, одоо тархлаажуулах тийм бүтээгдэхүүн байгаа. Яг ийм хоёр төрлийн пребиотик агуулсан пробиотик оруулж ирдэг. Нэг нь болохоор HMO буюу одоо эхийн сүтээ төстэй молекул агуулсан тийм орц найрлагатай. Нөгөөх нь болохоор D витамины орц найрлагатай тийм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр бид нар чинь монголчууд бид нар чинь өдрийн нарнаасаа D витамин аваад ич чаддгүй шүү дээ. Хүүхдүүд маань хичээл сургуультай яваад ч юм уу. Өдөр болгоос л өвлийн цагт бол бас D витамин авч чаддгүй. Тэгэхээр бид нар бол Biostime ашигтай бактери уунгаа D витаминээ ч авчин ашигтай бактериач авчих нь шүү дээ. Тэгээ 0-7 насны хүүхдүүд хэрэгжилж болж байна. Эхийн сүтээ бас төстэй молекултай гэхээр бас өөр юм санагдаж байна. Эхийн сүт бол одоо хамгийн сайн мэдэм, хамгийн сайн одоо витамин гэдэг байна шүү дээ. Одоо нөгөө нэг ашигтай бактерийн гол нь одоо манай Swiss-ийн юугаар онцлог байгаад нь гэхэлэр нөгөө химийн орц найрлагагүй, байгалийн гаралтай гэдгээр одоо түүнээс бол өөр бусад ашигтай бактериудтэй эцэг эхчүүд нь орц найрлага нь харахгүй сахарын агуулмжтай байдаг ч юм уу те ямар нэгэн хүүхдэд одоо тохиромжгүй бүтээгдэхүүн байсаар хахад авдаг ч юм уу. Тэгэхээр яг энэ тал дээр бол бас найдвартай байгаа шүү. За тэгээ мөн бас бид бүхэнтэй Med Estetic Beauty арьс гоо заслын эмнэлэг ажиллаж байна. За энэ хүү эмнэлэг маань болохоор л мисгүүгээр одоо сүүлийн дефилтийн технологиг ашиглаад бид бүхний мисгүүгээр хөөрхөн болгодог байгаа шүү. Тэгээ та нар бас дэлгэрэнгүй мэдээллийг бас пэйж хуудаснаас нь аваарай. Ингээд бүгдээрээ дараагийн болонгаа хүлээн авч үзье. Заасан бацхан та бүхний өдрийн мэнд хүргэе. Марлгой уламжлалт барайлцын төвийн эмч Автон баяр. За өнөөдөр та бүхэндээ арцаг ясны ажилт, за арцаг яс өмсөх ажилтгүй. За энэс үүдэлтэй эрсдлүүд нь ямар эрсдлүүд байдаг вэ? За энэ ажлыг яаж эмчлэх үү, тодорхойлох уу гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье. За маазлалтай барайлцын төв дээр ерөөдөө ирж байгаа дийлэх хүмүүсийн маань нурууны мөрөлт үүсэж байгаа. Энэ нуруу мөрөж байгаа шалтгаан нь ерөөсөө арцны гажиг.
За тэгэхээр арцгаас яаж гаждаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье. За баруун талын арцэг яс маань за баруун тал зүүн тал хоёр арцгаас тэнцүү байралтай байх ёстой. За яг энэ хүний их зурдаас харсан зурган дээр баруун талын арцсан дээр 2 см өндөр болцсон. Зүүн талын доошо суудсан маань гэсэн үг. Ийм байгаа тохиолдолд арцны баруун талын гажиг үсээд арцны баруун гажиг үсгэр мэдээж баруун талын хөл дагаад хөдөлгөөн орноо. Дээшээ татагдана гэсэн үг. За тэгмүүд энэ хүний маань баруун хөл нь хүн зүүн хөл нь урт болоод ирэхээр зүүн урт байгаа хөлн дээрээ буюу эрүүл байгаа тал дээрээ илүү ачаал аваад за энэ талынхаа зүүн талын тэр чигтээ чангарч ирдэг гэсэн үг. За зүүн тал маань чангараад ирэхээр тухайн хүнд маань зовиртой болж ирнэ. За энэ дараа нуруугаар нь жилээд хөлөөр нь өвдөд ахаар тухайн маань арцны зураг авахгүйхээр за энэ дээр нэгдүгürt ямар нэгэн хуурал байхгүй. Хоёрдугаарт нь яг үгээр арцаа баруун талаа хатаасан арцны баруун талын гажиг гэдэг онш гараад ирнэ. За ийм тохиолдолд нөгөө өслөж чинь за миний зүүн талд өвддөг, миний зүүн өвддөг баруун зүгээр гэдэг боловч энэ ерөөсөө эрүүл байгаа тал дээрээ илүү ачаал авсаас болоод таны зүүн тал дээр эхлээд иймэрхүү зөөрөд илэрж байна. За баруун талын арцыг дээшээ болцсон тохиолдолд багаан нуруунд маань өөрчлөлт ороод яг бүслийн нурууны сэртэн умдаг gas хоёр маань нэг төвшөнд байх ёстой бол сэртэн gaснаас умдаг gas зүүн талаа ингээд зөрчсөн. За мэдээж энэ харагдвал энэ умдаг gas нийлцсэн байх ёстой яс маань салаад энэ хоёрын зөвсөр зайн гарцсан. За сүүжний нөхөнд маань том жижиг зайн гарцсан. За ерөөхдөө бол баруунаас зүүн талаа бүгдээрээ өндөр болсон гэсэн үг. За ийм байгаа тохиолдолд ерөөхдөө арцын гажигаас үсээд за дээшээ бүслэгийн нуруулууга бүгд өөрчлөлт орж эхэлдэг байна. За мэдээж баруун талын арцаг маань гажигдсан байвал нуруу за бүслэгийн нуруу нь баруунаас зүүн тишээ S хэлбэрийн мөрөлт орж эхэлнэ. За одоо энэ ч дэлгэрэнгүй харагдаж байна. Баруун талын арц өндөр байсан. Нуруу маань суур бүслэгийн нуруу баруун тишээ явлаа. Эсрэг нуруулгаа зүүн тишээ S хэлбэрийн мөрөлт үсэж ирдэг. За нулан болгон дээр ингээд тодорхой хэмжээний яг ингээд зай байх ёстой бол зай нь ойртцсон. За мэдээж нуруу 45 градусын мөрөлт үүссэн байгаа шалтгаан маань арцаг байгаа. За тэгээ иймэрхүү тохиолдолд за тухайн хүний яг зөөр бол бэдгүй баг зэргийн чөлөлтүүд байгаад байдаг учраас за эндээ тасцсан яваад байдаг гэсэн. За тэгээд энэ хүн яаж ийм мөрөө босноо мэдгүй гэхээр мэдээж зураг авахгүй болох шаардлагатай болдог. За яг гадна талаас нь харангууд тухайн хүний маань хоёр за ташаан толгой дээр доор за хевлийг гэсгээрээ одоо тайл бах нэг талын бэлтгүүс нарийн нэг талын бэлтгүүс одоо шолон ихц байдаг гэсэн. За дээшлээ дэрэнгууд хоёр мөрөн дээр доор болоод ирдэг. За энэ их анхан явж байгаа тохиолдол учраас тухайн айхтар тэгж мэдрэлийн гаралтай юм шиг тэгж хүчтэй хөвдөлт өгдөг учраас энийг тоохгүй явсаар байгаад за хөндрүүлчихдэг гэсэн. За ийм байгаа тохиолдолд энэ дээр нэгдүгээр туграл байхгүй, хоёрдугаар буруу хвшлээс болоод мөрөөсөн нуруу буцаагаад арцгаа засаад арцаг нурууны ногломын цэцлийн бараанд татлага амжилттай ороод ирэхээр бүрэн засрах боломжтой байдаг. За энэ нуруунд дээр ямар нэгэн хөдөлгөөн цэцэл хийгээд эм тариа хэрэглээд за буцаад нуруу дэшээ ихцэрч босч ирэх боломжгүй байдаг. Энийг маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ дээр хийгдэх ёстой эмчилгээ маань нэг бол мэсцлаар төмөр тавиад нурууг тэгшлэх, нэг бол бариалслаар удаан хугацаагаар явсны эцэст энэ нуруу өөрөөрөө босч ирэх бүрэн боломжтой. За тэгээс таны баруун талын нуруу хазаалаа гэд хоёлоо зүүн тишээгээ эргэх хөдөлгөөн хийгээд нуруу маань нэгцэрхгүй гэдгийг маш сайн ойлгож байгаа хэрэгтэй байна. За ясанд бэхжилт өгөөд за 25-аас дээш насныхаа дэлхийдээ тохиолддог авдалтууд маань ерөөсөө мэдрэлүүгээ шахаас сэргийлэх хэрэгтэй. Мэдрэлийн судалснууд дарагдсан байгаа бол та заавал имран зураг авахгүй болж за ямар эмчилгээ хийх вэ, татаж болох уу, болог гарах уу гэдэг чинь энэ дээр орж ирнэ. Ясны эрдэнэ зурган дээр бол ясны бүтцээ арчлаа, мөрөлт байна гэдэг онцлог тогтооцсон онш гарсан байгаа тохиолдолд за энэ дээр бид нар татлах хийхэд бол заавал имран зураг авахгүй авч харна гэсэн. За энэ завсар байгаа зөөл хийдүүд маань урагталтай сэмрэлтэй байна уу? За энэ ногломоос нугасаад байгаа явж байгаа төв мэдрэл маань хэр дарагталтай байна? Хэдийн хугацаанд сэрхнэ гэдэг маань эрдгэн имран зурган дээр бүрэн тодорхой болж ирдэг учраас за иймэрхүү мөрөлт өссөн хүмүүс эхний ээлжинд имран зураг авахгүйлаад за тэгээд цаашдаа хийгдэх бариад цэцлэмжлэг нь ямар эмчилгээ хийх вэ гэдэг нь бүрэн тодорхой болж ирнэ гэсэн үг. За иймэрхүү зөвөр байгаа бол хүмүүс за яг нуруу яг мөрөөд байгаа шалтгаанаа бол бид нар тайлбарлаад өгчлөө. За тэгэхээр та бүхэн нуруунд дээр авж байгаа ачаалаа нэгдүгээр багасгах нь байна. Хоёрдугаар хоёр мөрөн дээр цүнхийг заавал одоо хүүхдүүд маань хоёр мөрөн дээр цүнхийг заавал өөрөх нь байна. За нэг анхаарах зүйл маань ерөөсөө хөлийг ачиж суухгүй. Хөл ачиж суусаас болоод арцаг гаждаг учраас хөлийг айлуулах ачгуугаар нуруугаа хотголгоод цэг суухал үүрэгтэй. Игжиж бид нар суур нуруугаа хамгаалах боломжтой. Дараагийн сэдвээр уулзалтаа түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Марлгоо. Уламжлалт дэмчилгээ арцэг нурууны барай заслын төв. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун.
Bonjour, je m'appelle Julie. Je travaille à l'Alliance française d'Oulan-Bator. Et cela fait 3 mois que je suis en Mongolie en tant qu'invitée. Et j'ai été surprise de voir que Biostime Probiotiques était désormais officiellement disponible en Mongolie. Et j'ai été ravie de savoir que les enfants mongols pourront bénéficier des meilleurs produits au monde. La France est un leader dans le domaine de la santé, de l'alimentation et de la beauté. La production de probiotiques est basée sur de nombreuses recherches et d'années d'expérience et de sciences cliniques conformes à des normes mondiales. Les prébiotiques et les probiotiques ont été développés en 1857 en France. D'ailleurs, la France est un leader mondial en ce qui concerne la biotechnologie et la microtechnologie. Les universitaires et les laboratoires ont étudié en détail les effets et les impacts de ces probiotiques. Les normes GMP, ISO, EFSA, qui sont des normes qui garantissent la sécurité et la qualité des produits, sont strictement appliquées en France. C'est pourquoi Biostime Probiotiques a été désignée comme la marque numéro 1 au monde en matière de probiotiques et de prébiotiques, selon les résultats de l'étude Euromonitor internationale en 2021. Les mères enseignent à leurs enfants à bien se laver les mains, tandis que les mères françaises inculquent à leurs enfants dès leur plus jeune âge à bien se nourrir et à consommer des bactéries bénéfiques telles que des probiotiques. C'est important de donner à nos enfants des produits non génétiquement modifiés. Biostime Probiotiques est composé d'ingrédients d'origine naturelle, sans conservateurs, ni colorants, ni arômes artificiels. C'est pourquoi les mères françaises peuvent l'utiliser en totale confiance. Il est réjouissant de recevoir le meilleur produit au monde, qui a fait ses preuves dans de nombreux aspects, des conditions sèches et fraîches de la Mongolie, et livré conformément aux normes de qualité. Et je suis ravie que les Mongols aient la possibilité d'acheter l'essence mondialement reconnue de la France dans les magasins près de chez eux. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Weekend Vibe хөтөлбөртөөгөө хамтаас үзэж та бүхэндээ баярлалаа. За өнөөдөр бол зочны цагаар бол маш хэрэгтэй мэдээллүүдийг хүлээж авлаа. Цэлмэг одоо ямар мэдээлэл одоо илүү чамд одоо яг бууж байна? Миний хувьд яг нэг түрээслэгч талаас илүү их мэдээллийг авлаа. Таны хувьд болохоор яг худалдаа авагч талаас мэдээллүүдийг илүү их авсан байхаа гэж бодож байна. Миний хувьд бас зочноос яг асуумаар байсан ингээд асуудалтай бүгдийг асууж авлаа. Тэгээд бит хоёр одоо ингээд түрээсмүү зарах талаар ингээд мэдээлэлүүд аваад байгаа ш. Энийг одоо 21 аймаг суугаа одоо тий монголчуудаа бүх хүмүүстээ ингэ зориулаад энэ мэдээллүүдийг бэлтгэн бас ингээд асуултуудыг асуугаад байгаа шүү дээ. Тэгээд өнөөдөр түрээс болон тэгээд үл хөдлөх худалдаж авах талаарх бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг үзэгчд маань бас авсан бахаа гэж найдаж байна. Ингээд нэвтрүүлэгтээ маань хамтран ажилладаг Med Estetic Beauty Clinic болон Swiss Mongolia-да баярлалаа. Ингээд бүгдээрээ эх 7 хоногийнхаа яг энэ цагтаа иргэн уулзцгаая. Баяр таа.